За, сайн байцгаана уу? За, өнөөдөр ирэх 8 дугаар сарын ерөнхий төлөвийг харцгаая. Эдгээр 3 сонголтоос сонголтоо гэрээ. Зургийн нэг нэгээр нойроос харуулад эхлэе. За, эхний картыг сонгосон таны ирэх 8 дугаар сарын ерөнхий төлөвийг харцгаая. За, одоо хамаг юм давхцаад эхлэх үеч ирж шүү. Гэхдээ юу л болов болог. Яаж хийж байгаа л даваад гарна шít гэдэг бодолтой ирэх сарыг эхлүүлэх байх. Заримдаа жахан стресстэй эсвэл ямар нэг юмыг хүлээгээд байж магадгүй. Таны бодож төлөвлөж исэн юм өөр эргэх төлөвлөгөө өөрчлөгдөхч байдгийм үү? Юу ч юм болоод за одоо ингээд дуусхий даа гэх хэрэгтэй болж магадгүй. За яах вэ гэд гүрийгээл яваад идэг бараг хүчээр шахуу зүтгүүлээд яваа байсан юмнаас салах хэрэгтэй болж магадгүй. Та өөрөө ч гэсэн үнэндээ бол ямар ч явцгүй юмны араас зүтгээд хөөцөлтөө дайхч бас хэрэггүй юм байгаа юм да гэж бодох бах. Тэгээд хуучин хിവэрэ байх уу, өөр тийшээ зүглэх үү гэдэг сонголт гарч ирээд хэсэг заавал яавалч дээр юм бол доо ингэсэн дээр үү, тэгснэн дээр үү гэд бодох шаардлага гарч бас болох юм. Тэгж хэсэг яадаг юм бэлээ гэж бодож явсны эцэст за одоо нэг учраа олчих шиг боллоо шүү гэж магадгүй. Одоо энийг ингэчвэл хооштой хэрэгтэй байна да гэхээр шийдвэр гаргачих магадгүй. Тэр нь ажил эсвэл мөнгөтэй холбоотой байж болно. Шинэ ажилд орох, өөр тийш явах, нүүхч байдаг юм уу? Тиймэрхүү үйл явдал болж бас магадгүй юм байна. За цааш нь үргэлжлүүлээд 8 дугаар сард таны ажил төрөл ямар ахыг харна. За ажил төрлийн тал дээр гойд юмгүй нэг хэвэн байж магадгүй. Сүртэй том үйл явдал болохгүй ч байж магадгүй болов. Ер нь урсгалаад агаад яваад байх бах. Зарим нь амралтаа аваад хэсэг 50 байж магадгүй юм байна. За ажил хайж байгаа хүмүүсийн хувьд усгай самбаатай шийдэмгий хിവэрэ байх хэрэгтэй. Тэгхийн бол боломж гарч ирэхээр байна. Менежмент, технологи, эрх зүйн салбарын ч байдаг юм уу? Дүн шинжилгээ хийдэг, эсвэл хүмүүстэй харилцдаг төрлийн ажилд орохоор бодоод байж магадгүй. Тэгээд зарим нь ажлын ярилцлаганд орохоор болж магадгүй. Одоо хийж байгаа ажлаа хийгээд үргэлжлүүлээд яваад байж болох ч гэсэндээ нэг л тиймхэн байгаад ажлаа соливол яах бол гэж бодоод энэ яадаг бол гэд хайж судалж үзэж магадгүй юм байна. Ингэсэн дээр үү, аль эсвэл тэгснэн дээр үү, аль нь дээр юм бол гэд сонголт гэх үү шийдвэр гарах хэрэгтэй болчих болох юм. Гэхдээ шууд яаралтай шийдэхгүй одоо энийг ингэчвэл цаашаа тэгнэ. Тэгэхээр ингэх хэрэгтэйгээд шат дараатай бодлоготой тооцоотой алхам хийх болов уу гэж бодож байна. За одоо нэг карт гаргаж ирээд 8 дугаар сард яах бол гэж бодож байгаа ажил төрөлтэй холбоотой асуултанд нь тийм эсвэл үгүй гэдэг хариулт авъя. За тийм гэдэг хариулт гарч ирсэн байна. Гэхдээ шууд аягүй хурдан ямар нэг үр дүн гарахгүй байх. Хөөцөлтөөд жаахан хүлээцтэй байх хэрэгтэй болох бах. Гол нь тууштай зүтгэх хэрэгтэй. Чаддаг болов яадаг бол гэж өөрийгөө дутуу үнэлэх хэрэггүй. Хэсэг явж агаад за болий болохгүй юм шиг байна гэд орхихгүй байх хэрэгтэй. За дараанд ирэх сард мөнгө санхүү ямар ахыг харцгаая.
За тэгэхээр сарын эхэнд бусад үе бодвол мөнгөний хэрэгцээ жаахан гарах гээд байж магадгүй. Огцомхон тэг хэрэгтэй юм байна гэд мөнгөө зарлахдах гээд мөнгөө дэмий юм дүрээд тэрийг мэдээд байгаа мөртлөө болохгүй байж магадгүй. Аль эсвэл мөнгөтэй холбоотой зүйл дээр хүнтэй муудалцах асуудал гараад ирж бас болох талтай. За тэгээд сарын дундуур сүүлээр арай илүү дээрдээд урдынхаасаа өөрчлөгдөөд сайжраад ирж магадгүй. Шууд огцомхон маш хурдтай биш ч гэсэн баг багаар өөрчлөгдөж эхлэх бах. Болохгүй юм байвал энийг ингээд зохицуулах гээд үзэл яадаг ингээд ямар нэг арга бодож олж магадгүй. Тэрний хүчинд таны бодож ийсэн асуудал арай хөнгөн шийдэгдээд ингээд байж итэл учир нь олдох бах уу, болох бах уу гэд зүгээр харж суугаагүй учраас үр дүн нь муугүй гарах бах. Бас ажил төрөлтэй холбогдоод мөнгө санхүүгийн нөхцөлөд сайжирч магадгүй юм байна. За дахиад нэг картаар мөнгө санхүүтэй холбоотой асуултанд нь тийм эсвэл үгүй гэдэг хариулт авъя. За тийм гэдэг хариулт гарч ирсэн байна. За ямар ч л байсан болоод явчлаа гэхээр санагдаж магадгүй. Таны асуусан зүйлийн үр дүн нь бол эерэг байхаар юм байна. За сүүлд нь хүн хоорондын харилцаа ямар хуваахыг харцгаая. За заримдаа хүмүүстэй муудалцчих гээд байгаа ч юм шиг нэгний үгээр хатах гээд ч юм уу. Тиймэрхүү зүйл байгаад байж магадгүй. Өөртөө яг ямар санагдаж байгаагаа хэлж чадахгүй, хүмүүстэй сайн ойлголцож чадахгүй байгаагаас болоод тэгээд байж магадгүй. Таны эргэн тойронд зөндөө хүмүүс байгаа ч гэсэн нэг л тийм ганцаараа байгаа юм шиг, жигдсэн юм шиг санагдаж бас болох юм. Орчлон ороо дээр намайг ойлгох хүн ч алгадөө. Тэртээ тэргүй би ганцаараа байсан чадна гэд өөрийгөө тусгаарлаад ахын хэрэггүй. Бас хэлж ярих юм зөндөө байгаа ч гэсэн дотроо цаанаа цуглуулад нуугаад яваад илгүүгээр илэн далангүй байх хэрэгтэй юм шиг байна. За тэгхийн бол өөр нэг их асуудал алга байна. За дахиад нэг картаар хүн хоорондын харилцаатай холбоотой асуултанд нь хариулт аваад өндөрлөе. За тийм гэдэг хариулт гарч иржээ. Яах гэдэг нь ойлгохдохгүй байдлаас айгүй хурдан гарч магадгүй. Хүмүүстэй амархан хил амаа олцоод уучраа олоод явах бах. Одоогийн энэ байдал дээрдэхүү гэж асуусан бол хурдан гих чинь дээрдээд өөрчлөгдөд явахаар юм байна. За ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Баярлалаа. За 2 дахь картыг сонгосон таны ирэх 8 дугаар сарын ерөнхий төлөвийг харцгаая. За сарын эхэнд сэтгэл санаа жаахан тиймхэн эсвэл болоод өнгөрсөн онцгүй үйл явдлыг нэгэн тал болоод өнгөрсөн юм чингээд хүлээн зөвшөөрөөд мартахыг хичээгээд дотроо байгаа асуудлаасаа салах тал дээр анхаарч магадгүй юм байна. Ер нь болохгүй байгаа асуудлаа нэг тийш нь болохоор сар байж магадгүй. Заримийнх нь хувьд түр зур санаагаар унахаар явдал болж магадгүй ч гэсэн тэрэнд нэг их ач холбогдол өгөх хэрэггүй. Яг яавал дээр үгээд хин нэгнээс зөвлөгөө авах болохгүй байгаа зүйлийн учрыг олохоор явж магадгүй. Ямар нэг зүйлийн талаар бусдтай зөвлөлдөх, сайн мэддэг, туршлагатай ч их хүнээс зөвлөгөө авах ингэсэн дээр болов яавал дээр бол гэж ярилцаж магадгүй. Тэр нь сургуультай холбоотой зүйл байж бас болох юм. Таны хүлээж исэн зүйлээс мэдэрэх эсвэл гинтийн мэдээч дуулдаж болно. Хин нэг хүнтэй холбоотой мэдээ сонсох аль эсвэл хин нэг хүн холбоо барих ч гэдэг юм уу тиймэрхүү зүйл болж магадгүй. Ер нь эх сард цогсонго юм шиг байгаад байсан бол эргээд урагшилж эхлэх бах. За үргэлжлүүлээд эх сард таны ажил төрөл ямар байх вэ гэдгийг харна. За
урсгалаараа тэгсэн гэсгийгээд өнгөрөхгүй бах. Энийг ч ингэх хэрэгтэй байна, тэрийг ч тэгэх хэрэгтэй байна гэд нилээн завгүйч гэхүү яаруу сандрууч юм шиг байж магадгүй. Өнөө маргаашийн дотор баахан олон юм амжуулах хэрэгтэй болчих бас болох юм. Заримдаа хитрхи их стресст гээд байж магадгүй. Хитрхи их стресс үедээ яарсан, яавалчаа гэсэн шийдвэр гарахгүй байхыг ер нь хичээх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Бас хэрүүл маргаанаас хол байх хэрэгтэй. За ажил хайж байгаа хүмүүсийн хувьд надад нэг ийм ажил авил зүгээр байна да гэж дотроо бодсон. Өөртөө тохирох ажлаа олтлоо. Жаахан хүлээцтэй байж юу юуны тухайд хүрлэхгүй ямар ч мэдэхгүй газарт шууд орё гэд дэмий байх гэж магадгүй. Ер нь тэрэн ч зөв. Өөрөө зүй совинд итгэх хэрэгтэй. Дэмий ч юм шиг санагдсан бол бас бодож үзэх хэрэгтэй. Нэрээ дэмий ч юм билүү? Утгагүй боломж гарч ирээд болох гээд байгаа юм шиг санагдах юм бол яг тэрэндээ итгэх хэрэгтэй. За одоо тэгэхээр нэг карт гаргаж ирээд эх сарын ажил төрөлтөй холбоотой дурын нэг асуултанд нь тийм эсвэл үгүй гэдэг хариулт авна. За тийм гэдэг хариулт гарч иржээ. Ямар нэг зүйл шийдэхэр бол энийг ингэчиж болох юм байна шүү тэгээд айгүй хурдан эргэлзэлгүй шийдэх ч юм уу тэгж магадгүй. Хүмүүстэй сайн ойлголцох эсвэл шинэ боломж гарч ирж магадгүй юм байна. Ямар ч л байсан. За байц яадаг юм блэ? Яах вэ гэд гацалгүй шууд явах. За цааш нь эх сард мөнгө санхүү ямар ахыг харъя. За ер нь муугүй ахаар юм байна. Огцом дээрдэж дорцсон гинтийн зүйл бол болохгүй бах. Гол нь хэр доктортой байх вэ гэдг нь танаас шалтгаална. Сарын эхэнд мөнгөө өөр юмд өрөхгүй. Тэрийг л авчвал тэрэнд л хүрчвэл яг болох гээд байна гэд нэг ботсон юмтай байж магадгүй. Тэрэндээ хүрнэгээд айгу зүтгээд сарын дунд үед бодож исэн юмдаа хүрч магадгүй. Цалин хизээ буух үлээ гэд нэлийн хүлээж бас болох юм. Хүлээлгэсний эцэст ашгүй нэг бууж хэрэгтэй юмдаа төлбөр тооцоондоо өгье гэж магадгүй. Өөр хүмүүсийн туслалцаа бас танд хэрэг болж болохоор юм байна. Зарим нь байгаа мөнгөө хүмүүст нийллэгт баяр ёслолт ч юм уу зугааттай ч юм шиг санагдсан юмд үрэх гээд байж магадгүй. Хэрвээ тэгэхэр бол сайн тооцоотой байх хэрэгтэй юм шиг байна. Сарын сүүлд бол тооцоотой байсны хэрэг гараад олон юмд санаа зовхоргүй байж болох бах. За мөн адил нэг картаар мөнгө санхүүтэй холбоотой асуултанд нь тийм эсвэл үгүй гэдэг хариулт авъя. За таны асуултанд тийм гэдэг хариулт өгөхөр байна. Тэгчхэмсэн гэж бодож исэн юмдаа хүрч магадгүй, дотроо өөр өөртөө айгүй сэтгэл хангалуун ашгүй болчлоо гэхээр байх бах. За сүүлд нь эх сард хүн хоорондын харилцаа ямар ахыг харцгаая. За нэг их онцгой юмгүй юм шиг ер нь 50 байх бах. Энэ ингээд тэр тэгээд гэсэн учир нь олдохгүй жүжиг шиг юм бол болохооргүй. Хүмүүстэй ам урыгаат ч юм уу түр тар гэх асуудал бол гарахааргүй. Хүмүүстэй ихтэй нартай байхаар юм байна. Шинэ хүнтэй танилцах, шинэ найзтай болох эсвэл иргэн тойрныхон дунд бүл нэмэх хүмүүс байж бас магадгүй. Хүмүүс таны ярьсан юмыг тэгж яах гээд байгаа нь. Тэр дэмий гэж шүүгээд дургуцээд байлгүйгээр таныг илүү дэмжээд таны талд орж магадгүй. Хин нэг хүнтэй хил амаа сайн олцож чадахгүй ч байдаг юм уу? Муудалцсан байсан бол учраа олоод эвлэрч бас болох юм. Тэгээд өөр гэвэл хүмүүстэй бөөнөрөө нийлж баяр тэмдэглэх эсвэл
Хүмүүс таныг баярлуулж магадгүй бүр аль эсвэл хүнээс гинт баяртай мэдээ дуулж магадгүй юм байна. За бас нэг картаар хүн хоорондын харилцаатай холбоотой асуултанд нь хариулт авъя. За тийм гэдэг хариулт гарч ирсэн байна. Яах ёстой юм бол гэд харж хоошоо суулгүйгээр санаачлахтай авах хэрэгтэй юм шиг байна. Та өөрөө уучраа олно гэд явах юм бол ямар ч асуудлаас нь даваад гарчхаар харагдаж байна. Гэтэ заримдаа ганцаараа зүтгээд болохгүй бол ханиндаа зүтгэх хэрэгтэй байж бас болох юм. За ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Баярлалаа. За 3 дахь картыг сонгосон таны ирэх 8 дугаар сарын ерөнхий төлбөрийг харцгаая. За ямар нэг зүйлийг гүйцээж дуусгаад өөр шин зүйл эхлүүлэх сэтгэл зэргээс нэг тийм баяртай үйл явдал болох цаашдаа удаа үргэлжлэхээр юмны суур тавигдаж магадгүй юм байна. Гүйцээч юмсан даа гэж бодож исэн зүйлээ гүйцээгээд ашгүй нэг боллоо гэж бодоод санаа амарч магадгүй. Зарим нь эх сард шинэ ажилд орох, сургуульд орох, гэрийнхэнтэйгээ уулзах, гэрээ тохижуулах эсвэл нүүх ч юм уу. Гэр оронтой холбоотой асуудлаа зэгцэлж магадгүй. Тэгээд гэртээ цагийг илүү их өнгөрөөх, гэр оронтой холбоотой зүйл дээр төвлөрөх, гэрийнхэнтэйгээ хин нэгний талаар эсвэл ямар нэг юмны талаар бүр хэрэг болгож нухацтай ярилцаж бас болох юм. Яадгийн байгаа ингээд яхаач мэдгүй байгаа юм шиг санагдчихсэн бол одоо л дотор онгойж ийн гэхээр юм болж магадгүй юм байна. За цааш нь үргэлжлүүлээд эх сард таны ажил төрөл ямар ахыг харцгаая. За нэг их тийм онцгой юмгүй урсгалаараа явж итэл дуусчихж байгаа юм шиг санагдаж магадгүй. Иргэн тойрныхан зүгээр суугаад хамаг ажлыг та хийх ёстой юм шиг тэрийг дэх хэрэгтэй байна, энийг ингэх хэрэгтэй байна гэд баах юм дарагдаад байгаа юм шиг байсан бол арай нэг хөнгөрч ирэх бах. Энийг ингээд зохицуулчих гэд өөртөө арай амар байдлаар шийтгэж байдаг юм уу? Тэгэж магадгүй. Энэ болгоныг яадгийн байгаа гэж итэл аяндаа та уучраа олоод явчих бах. Гэтэ ганцаараа гүрэх гээд нэг их хэрэггүй бах. Ганцхан бие байгааш бусдын ч гэсэн ажиллаа хийх хэрэгтэй. Адилхан л байх хэрэгтэй гэдгээ хэлснэн дээр ч байж бас болох юм. За тэгвэл ажил хайж байгаа хүмүүсийн хувьд эх сард шинэ ажилд орж магадгүй юм байна. Та олон хүмүүс дундаас сонгогдоод ажилд орж магадгүй эсвэл нэлээд ажилд орох төгсгсөн байх бах. Өөргөө явц муутай ч байна уу гэж юусоо бити бодоорой. Харин ч таны ажил бүтээд явж байна. За одоо нэг карт гаргаж ирээд эх сард яах вэ гэж бодож байгаа ажил төрөлтэй холбоотой дурын нэг асуултанд нь тийм эсвэл үгүй гэдэг хариулт авна. За үгүй гэдэг хариулт гарч ирсэн байна. Гэхдээ одоохондоо үгүй гэж хариулахаас биш бүр огт үгүй гэж хариулахгүй. Таны асуусан зүйл ойрын хугацаанд хурдан биш ч гэсэн явандаа бол бүтнэ. Жах удаад хоошлоод түр зур хүлээх хэрэг гарч магадгүй. Тэрнээс биш бүтэхгүй юм байна л та гэж бодох хэрэггүй. За дараа нь 8 дугаар сард таны мөнгө санхүү ямар ахыг харъя. За мөнгөтэй холбоотой зүйл дээр айгу баярлахаар үйл явдал болж магадгүй. Ашгүй энийг ингэчлээ болчлоо штэ гэд юунд ч баярлаж магадгүй. Гинэт орлого ороод мөнгөтэй болно гэхээсээ илүү эндээс мөнгө авандаа гэд хүлээж исэн зүйлээс мөнгөтэй болж магадгүй. Өмнөх сараас арай жах илүү орлоготой байж магадгүй байна. Зарим нь мөнгөө ерөөсөө цаашид хэрэг болохоор том амьдралтай юмд л зарыг. Тэр хүртэл хадгалахыг л бодъё гэж магадгүй баах.
Хүмүүстэй гар нийлж мөнгө болох талаар бодож бас болох юм. Танаа найз нөхөд эсвэл танд хүн танд мөнгөний ажил санал болгож магадгүй. Гэртээ эсвэл өөртөө зориулж юм авах орвол боломж юм байна. Гэхдээ бас заримдаа мөнгөө хамаа намаагүй хэтрүүлж үрэх гэдэг болох юм шиг байна. За саяныхтай адилхан нэг картаар мөнгө санхүүтэй холбоотой асуултанд нь тийм эсвэл үгүй гэдэг хариулт авна. За тийм гэдэг хариулт гарч ирсэн байна. Бодож ирснээс илүү сайн байж магадгүй. Нэг дэх болов уу гэж бодож итэл тэрнээс илүү сайн үр дүн гарч магадгүй юм байна. За сүүлд нь хүн хоорондын харилцаа ямар ахыг харцгаая. За хин нэг хүнийг эсвэл өөргөө ч юм уу тэрийг тэхгүй гэд зөрүүлээд байгааг анзаарч магадгүй. Нэг тэгчих ихэр л ёстой үгүй шүү. Тэгнэ гэж юу байсан гэдэж магадгүй. Гэхдээ явандаа тэр хүн эсвэл та сайн бодож үзээд за ер нь ингэж хэрэггүй юм байна. Чамтай санал нийлж ийн гэд арай илүү нээлттэй болж эхлэх байх. Эсвэл та зай аваад нэг л тийм хөндий болцсон хүмүүсээс тэр жигтэй холдохоор болж магадгүй. Хүмүүсийг өөрийнхөө хажууд байлгаад зуурчулт гэдэг хэрэг нэг их байхгүй бах. Хүмүүст хэлэх юм байх юм бол шулуухан хэлсэн ч юу гэмгүй. Чимээгс сургаггүй байсан хүн гарч ирээд холбоо барих гадайж бас магадгүй. Аль эсвэл та энэ нөхөрт хэлэх юмаа шууд хэлчихье гэд холбоо барьж магадгүй. Тэр хүн та хоёрын харилцаа эргэж сэргэн нэг бол нэг тал руугаа цэгцрээд дуусах бах. Хүн хоорондын харилцаа нэг хэсэг жахан гацчихсан юм шиг яах нь ойлгомжгүй юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ дүд удалгүй өөр болоод эхлэх бах. За тэгээд хүн хоорондын харилцаатай холбоотой асуултанд нь хариулт аваад өндөрлөе. За тийм гэдэг хариулт өгөхөр байна. Ямар нэг үйлдэл шийдсэн алхам хийх хэрэгтэй байж магадгүй. Хэрвээ тэх юм бол яхан тодорхойг байгаа юмны учир амархан болтох юм байна. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Баярлалаа.